Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ хүн худалдаалах гэмт хэргийн асуудал бас нэг үе бодвол энэ олон нийтийн ойлголт за манай энэ шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ч гэсэн ойлголт бол бас нэлээ өөр түвшинд хүрсэн байна. Бас энэ чинь юм гэмт хэрэг юм байна. Энтэй тэмцэх ёстой юм байна. Хохирогчд байдгийн байна гэдэг ийм зүйл бол гарч байна. За өмнө нь би санаж байна 2008 онд энэ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нэг хоёр эмэгтэй гараад ирээд хөрхий хэвлэл мэвлэлд ярилцлага өгсөн чинь зүгээр ерөөс хүмүүс чинь мө бие үнэлэгч тогчин зайлуул таарна гэсэн ийм зүйл маш их явж ирсэн. Тэгээд энэ өөрөө их далд хэлбэрт орчдөг. Тэгэхээр сүүлийн үед бол ер нь энэ бол бас хүмүүсийн бодол санаа энэ бол бас өөр болсонд бол талархалтай байна. За надтай нөгөө Шарибуга уулзчихсан. Тэгээ нөгөө Малайз руу их олон удаа явдаг. Үнэхээр аимшигтай дүр зураг байдгиймаа гэд хэлж ин лээ. Тэнд бол ерөөсөө зүгээр шорон шиг юмд байлгадаг. Зарим нь бол бүр нэг торон дотор, зарим нь бүр гав гинжтэй байдсан байлээ. Хэвээ аимшигтай гэл бүр яжсан. Энэ дээр бол заавал ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр би зөв нэг ийм зүйл хийвэл хэрэг хийх би бол одоо сошиалор нэлээд юм хардаг хэрнээ хараагүй. Энэ цагдаагийн ерхий газар одоо сүүлийн үед нэг хит хитэн аянууд хийж штэ энэ хар тамхины эсрэг үе тэнгийн дээр л энэ шиг энэ хүн худалдаалахын эсрэг бас энэ ойлголтыг нэлээд өгмөр байгаа. Тэр хүнийхэн царайг гаргахгүйгээр энэ кейсүүдийг яриулах хэрэгтэй. Очоод ямар нөхцөлд байсан, яаж одоо зовсон, тамлуулсан энэ бүх зүйлийг ярьж ингвэл явах гэж байгаа хүмүүсийг зогсоож чадна. Тэгэхгүй та нарын энэ судалгааг харахад бол маш их олон хүн явдаг юм байна шүү дээ. Энэ гадагшаага энэ чиглэлээр. Тэгэхээр эн чинь бүгд гэмт хэргийн золиос болно л гэсэн үг. Тэгэхээр энэ аянуудыг хийж аль болохоор энэ асуудлыг гаргахгүй байх талаар уртлан сэргийлэхгүй л юугаач мэдгүй нэг жоох охтууд явдаг. Очоод том одоо цалин ихтэй ажилд орно гэж бодчихдаг. Тийм учраас энэ бол маш аюултай зүйл байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр за хүүхэд дээр гайгүй байх гэж хайж болохгүй. Одоо тэр Эпштейний файлууд чинь аимшиг бүр үзэхээ аргагүй тийм видеонууд гарч шít. Хүүхдийг бүр яаж тамлан зовоож байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай улс бол маш сайн анхаарах хэрэгтэй. За нэг асуулт байна. Энэ хийх ажил дээр холбогч офицер ажиллуулна гэсэн байгаа. Энэ хүн яг хэдэн хүний тухай яриад байгаа? Монгол тийм үү? Би хуучин Тагнуулын ерхий газрынхан хүн худалдаалах гэмт хэрэг хар тамхи хоёр нэг байдаг юм а. Бидний оронтой хүрэхгүй байна гэхээр оронтойг нэмүүлж өгсөн. Тэгэхээр одоо яг энэ ямар хүмүүсийн тухай яриад байгаа? Элчин сайдын яамдуудын тэр хүмүүс чинь бас одоо энэ дээр хэр холбоотой ажилдгийн энэ асуудлаа нэг дэлгэрүүлээд сайн тайлбарлчвал бид нар энийг шийдэх боломжтой шийдчихье. Энэ одоо хэдэн хүний тухай яриад. За 5 номер Дасцивэгдэд туранд хариулъя. За таны асуултанд хариулъя. Миний энэ яриад байгаа санал бол энэ холбогч офицер гэдэг нь тухайн бүс нутгийн улс орнуудтай мэдээлэл солилцох, за хамтран одоо тухайн хохирогчийг аюулгүй хамгаалтанд авах, хохирогчийг их оронд нь буцаан шилжүүлэх гэдэг юм уу, ийм чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр холбогч хүчээр ажиллуулна. Энэ ажиллуулах хэлбэр нь болохоор тухайн улс оронд заавал энэ холбогч хүчээрийг ингэж ажиллуулах биш. Эндээ одоо ажиллаж байгаа албагч нараасаа албагчтай томилоод тухайн одоо Зүүн Азийн бүс орнуудтай хамтран ажиллах, санамж хүчиг байгуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр бол бид нар мэдээлэлээ солилцох юм совгийг бүрдүүлнэ гэсэн ийм ойлголтоор би ийм санал тавьсан байгаа. За баярлалаа.